Сайн байцгаана уу хүндэт сонсогчдоо. Өнөөдөр Уильям Шекспирийн талаар ярихаар бэлдсэн болно. Уильям Шекспир 1564 оны Английн Стамфорд Эпон Эвон хотод төрсөн. Түүний төрсөн өдөр албан ёсоор бүртгэдэггүй боловч 4-р сарын 26-нд баптизм хүртсэн тэмдэглэл байдаг. Тиймээс ихэнх түүхчид түүнийг 4-р сарын 23-нд төрсөн гэж үздэг. Түүний эцэг Джон Шекспир Бейли бас гар урлал эрхэлдэг худалдаач нь хотын захиргаанд алба хашдаг хүн байсан юм. Их Мэри Арден нь чинэлэг фермерийн гэр бүлээс гаралтай байв. Шекспир гэр бүлийн 8 хүүхдийн 3 дахь хүү нь болж төржээ. Шекспирийн хүү Стамфордын хааны граммар сургуульд Kingsman School гимназид суралцсан гэдэг. Тус сургууль нь тухайн үедээ чанартай боловсрал олгодог байсан бөгөөд латин хэл зүй, логик, уран зохиол, грек түүх судалдаг байжээ. Грек хэл суралцаж байхдаа эртний уран зохиол хэсгээс орчуулан цээжилж грек ромын номгуудыг сурч судлаж байсан. Гэвч Шекспирийн их дээд сургууль суралцсан баримт байдаггүй тул түүний боловсролын талаарх мэдээлэл бүрэн бус байдаг. 1582 онд 18 настайдаа тэрээр Энн Хэтэвэйтэй гэрлсэн. Энн түүнээс 8 насаар ихч байсан бөгөөд тэд 20-наас хойш 6 сарын дараа анхны охиноо үлгэдэн авчээ. Дараа 1585 онд тэд ихэр хүүхдүүд болох Хамнет ба Жудит нарыг төрүүлсэн боловч Хамнет нь 11 наснда нас баржээ. 1585-аас 1592 оны хооронд Шекспирийн амьдралын талаар түүхэн баримт багтаа байдаг. Энэ үеийн алга болсон жилүүд гэж нэрлэдэг. Зарим судлаачид түүнийг багшилж байсан, зарим нь хуулийн чиглэлээр ажиллаж байсан, зарим нь театрын жүжигчдийн хамт аялан тоглолт хийж байсан гэж үздэг. 1592 онд Лондонд жүжигчид болон зохиолчдын хүрээнд Шекспирийн нэр дурддагдж эхэлсэн байдаг. Тэр үед аль хэдийнэ хэд хэдэн жүжиг бичсэн байдаг бөгөөд түүний жүжигүүдийн нэг Лордын танхимын эрхэм дэмжигчдийн театр хэмээх жүжигчдийн бүлэг тавьж байсан үе юм а. 1594 оноос Шекспирийн нэр хүнд өсөж Лондонгийн театрын ертөнцийн хамгийн алдартай жүжигийн зохиолчдын нэг болсон. Түүний анхны жүжигүүдийн нэг болох Хенри жүжиг байсан 1590-ад оны эхээр тавигдаж байв. Шекспир нийтдээ 39 жүжиг 150 конет олон найрагл бичсэн. Түүний жүжигүүдийг 3 ангилалд хуваадаг. Эмгэнэл жүжиг Гамлет, Ромео ба Жулиета, Отелло, Макбет, Лир Ван, Инедмийн жүжигүүд, Зуны шөнийн зүйд, Венецийн худалдаач нь, ихэр хүмүүс, шийдэмгийн эхнэр, хоосон хөдөлмөрийн үр дүн, түүхэн жүжигүүд, Ричард Хенри, хожуу амьдрал ба нас баралт гэх мэт жүжигүүдийг бүтээсэн юм а. 1610-ад оны эхээр Шекспир Лондоны амьдралаас хөндөрч төрлөх Стамфорд Эпон Эвонд буцаж очсон. Тэрээр 1616 оны 4 сарын 23-нд 52 настайдаа таал төгссөн. Тэрээр өөрийн гэрээслэлдээ ихэнх хөрөнгөө ууган охин Сюзанд үлдээсэн. Бөгөөд эхнэр эндээ хамгийн сайн ор дэвсгэрээ өвлүүлсэн сонирхол татдаг. Гүн ухаан сэтгэл судлал түүх, улс төр, байгаль, одон орон, хүн төрөлхтний мөн чанар, хүмүүсийн хоорондын харилцааг сонирхдаг байсан нь их ажиглагддаг. Шекспирийн зохиолууд дэлхийн уран зохиолын хамгийн үнэтэй өв болж үлдсэн. Түүний хэллэг дөрүүд, үйл явдлууд нь орчин үеийн кино, жүжиг, уран зохиол, хэл ярианд хүртэл өнөөг хүртэл нөлөөлсөөр ирсэн. To be or not to be all the words
stage, it be brute. Шекспир эдгээр ишлэлүүдийг бүгднийг нийлүүлвэл амьдралын зорилго эсвэл үхэл, хувь хүн, оршихуйн утга учир, зөрчил болон хүний эрх. Хүн бүр өөрийн дөрүүдийг гүйцэтгэдэг. Амьдрал бол театрын тайз гэсэн утга санааг илэрхийлдэг. Мөн итгэл нөхрөлийн тухай энэ гүн ухаан философийг илэрхийлж байж болох тухай ишлэлүүдийг үг хэллэгдээ хэрэгэлдэг байжээ. Уильям Шекспирийн амьдрал олон нууцлаг хэсэгтэй ч түүний бичсэн бүтээлүүд хүн төрлөختөнд гайхамшигтай өвөлдсөн. Тэрээр ердөө 52 наснда ч уран зохиолын ертөнцид хизээч мартагдахааргүй нэртэй болсон билээ. Энэ хүртэл намайг сонссонд баярлалаа. Та лайк, subscribe дараад дараачийн сонирхолтой аудио бичлэгүүдээ хүлээн аваарай. Танд амжилт хүсье. Баярлалаа.